Сайн байцгаана уу? Подкаст товчлалын шинэ дугаар эхэлж байна. За энэ дугаараас эхлэн бид та бүхэндээ одоо дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Оросын холбооны улс болон Украины зөрчилдөөний хоёр тал болох Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нарын ярилцлагуудыг зурлаар хүргэх гэж байна. Цаг хугацааны хувьд төрүүлж бичигдсэн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний ярилцлагыг эхэлж хүргэе. За энэ ярилцлагыг Америк нэгдсэн улсын тоомч хөтлөгч Такер Карлсон хийсэн юм аа. Америкийн сэтгүүлч Такер Карлсон PBS болон MSNBC сувгуудад зохиогчийн шоу хөтлөгчөөр ажилласан. Мөн Танжин дахь өвлийн олимпийн наадмыг сурвалжилж, ододтой бүжиглийн төсөлд оролцож, телевизийн цуврал болон кинонд жижиг дүрүүдэд тоглосон юм. 2009 оноос хойш тэрээр Fox News телевизийн сувгтай хамтран ажилласан юм. Оросыг дэмжсэн үзэл бодол Владимир Путиныг дэмжсэн мэдээллүүдээр удаа шөмжлүүлээд авсан юм. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песковын мэдгдснээр ярилцлага 2024 оны 2 дугаар сарын 6-нд бичигдсэн бөгөөд 2 дугаар сарын 8-ны өдөр Такер Карлсон олон нийтийн сүлжээнд тавьсны дараа YouTube дээр ихэд 15 сая хүн үзсэн. За харин X буюу Twitter дээр 185 сая хүн сонссон гэсэн мэдээлэл байдаг. Ярилцлага Москва хотод болсон 2 цаг гарan үргэлжилсэн юм а. Такер Карлсон ярилцлагын эхэнд мэдээж энэ дайныг гарах болсон шалтгаан, эхлүүлэх болсон шалтгааныг Владимир Путинаас асуусан. За харин хариуд нь Владимир Путин 634 оноос эхэлсэн Оросын түүхийг ярьж эхэлсэн бөгөөд бараг 30 минут гараа үргэлжилсэн. За тэгэхдээ энэ дотор хамгийн онцлон дурдсан зүйл нь Украин улсыг ямар улсаас газар нутаг авч нийлүүлж бий болсон. За мөн дээрээс нь Украин гэдэг улсыг зүйлт холбоотсыг үндэслэгч Владимир Ильич Ленин бий болгосон юм а гэдэг талаар онцлон дурдсан байгаа юм а. Зөвлөлт улсыг үндэслэгч Владимир Ильич Ленин Украиныг бий болгосон юм. Хэдэн 10 жилийн турш Украины зөвлөлт социалист бүгд найрамдах улс ийм маягаар зөвлөлт холбоот улсын нэг хэсэг болж хөгжсөн. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй ч большевикууд тухайн үед украинжуулах бодлого хэрэгжүүлсэн юм. Энэ нь зөвхөн зөвлөлтийн удирдагчид Украин гаралтай байсан учраас ч биш. Зөвлөлтийн нэгдсэн бодлого болох үндэстэнжүүлэх буюу орон нутгийн хэл, соёлыг дэмжих бодлогын нэг хэсэг байлаа. Ийм зүйлс бусад бүгд найрамдах улсад хийгдсэн ч үндэсний хэл соёлыг дэмжих зорилготой байсан бөгөөд зарчмын хувьд буруу зүйл биш л дээ. Ингэж л зөвлөлтийн Украин улс бий болсон юм. Харин дэлхийн 2 дугаар дайны дараа өмнө нь Польшийн харьяанд байсан хэсгүүд мөн Унгар, Румынд хариалагдж байсан зарим нутгууд гэх мэт нэмэлт газар нутгуудыг Украинд өгсөн юм. Ингэснээр Румын ба Унгар өөрийн нутгийн нэг хэсгийг алдсан бөгөөд тэр газар нутгууд одоо ч Украины бүрэлдэхүүнд байдаг. Тиймээс энэ утгаараа бид Украин бол Сталины хүслээр бий болсон жинхэнэ биш улс гэж хэлэх бүрэн үндэстэй гэж хэлж болно. Таны бодлоор Унгар улс өөрсдийнхөө харьяанд байсан газар нутгаа Украинаас буцаан авах мөн бусад улсууд 1654 оны үеийн хил хязгаараа сэргээх эрхтэй гэж хэлэх гээд байна уу? Тэд 1654 оны үеийн хил хязгаараа сэргээх ёстой эсэхэд би итгэлтэй биш байна. Гэхдээ Сталины үе буюу түүний нэртэй холбогддог олон хүний үзэж байгаагаар хүний эрхийн зөрчил болон бусад улсын эрх мэдэлд халдсан үйлдэлүүд олон гарсан дэглэмийн үед энэ явдал болсон юм. Тиймээс зарим улс орон газар нутгаа буцаан авах тухай ярьж болох ч хууль ёсоор тэдэнд ийм эрх байхгүй. Гэхдээ ийм хүсэл, ийм ойлголт үүсэх нь ойлгомжтой зүйл. Саяны ярианаас бид Украин улс бол хэд хэдэн улсаас газар нутаг зээлэн авсан гэх юм уу, хууль ёсны биш улс гэж Владимир Путиний тодорхойлсныг сонслоо. Владимир Путин энэ дайныг эхлүүлсэн гол шалтгаанаа НАТОг нь тэлэлт гэж үзсэн. 1991 онд Оросын холбооны улсад өгсөн амлалтаас НАТО буцаж энэ хооронд өргөцсөөр байсан бөгөөд үүнээс болж Америк нэгдсэн улстай хамтран хэрэгжүүлж байсан зарим нэгэн арга хэмжээгээ цуцлахтай хүрсэн гэж Владимир Путин хэлж байна. НАТО тэлэх шаардлагагүй. Хэрв НАТО тэлбэл бүх зүйл хүйтэн дайны үеийнхтэй яг адилхан болно. Одоо Оросын хэл рүү илүү ойртно гэсэн үг. Энэ бол үнэн шүү гэж тэр хөгшин ухаалаг хүн хэлж байсан ч хинч тэрнийг сонсоогүй. Тэгээд тэр хэрв та нар намайг сонсохгүй бол би Москва руу дахин хизээч хөл тавихгүй гэж хэлсэн юм. Тэгээд бүх зүйл түүний хэлснээр болсон доо.
Тийм ээ, үнэхээр түүний хэлснээр болсон. Та энэ тухай олон удаа ярьсан. Би бол энийг шудраг хэлсэн үг гэж боддог. Мөн Америкч гэсэн олон хүн зөвлөлт холбоот Орос задарч хүйтэн дайн дуусны дараа Орос, Америк хоёр харилцаа нь сайхан болно гэж бодож байлаа. Гэтэл эсрэгээрээ болсон. Гэхдээ та яагаад тэр зүйл болсныг хизээж тайлбарлаагүй. Зөвхөн барууныхан хүчирхэг Оросоос айдаг л гэж хэлсэн. Гэтэл Хятад хүчирхэг байгаа ч барууны орнууд тийм ч их айж байгаа юм шиг харагдахгүй байгаа. Яг яагаад Оросоос л айгаад байгаа юм? Оросыг л дарах ёстой гэдгийг бодлого тодорхойлогчдод хэн итгүүлсэн гэж та бодож байна? Мэдээж энэ хэрэг. Би Америкийн нэгдсэн улсын тухай ярьж байна. НАТО зүүн тийш тэлэхгүй гэсэн амлалт өгсөн. Гэвч 5 удаа тэлэлтийн 5 давалгаа өрнөсөн юм. Бид энэ бүхнийг төвчсөн. Бид тэднийг ядахыг хичээж, битгий тэгээж. Бид одоо та нар шиг л хөрөнгөтөн улс. Бид зах зээлийн эдийн засагтай, коммунист намын засаглал байхгүй, хэлэлцээр хийцгээе л гэж эхэлж байсан юм. За дараагийн хэсэгт Владимир Путин Украинд болсон Евромайдан хөдөлгөөнийг хууль ёсны бус төрийн эргэлт гэж нэрлэж байгаа юм. За тэгээд үүнээс болж Донбасст болсон энэ дайны эхлэл гэх юм уу Донбасст болсон энэ үйл явдал бол үүнээс гарсан шууд үр дагавар гэж хэлж байгаа юм. За дээрэс нь болохоор зэрэг Оросын холбооны улсын хийж байгаа одоогийн энэ цэргийн тусгай үйл ажиллагааг эхлүүлэхдээ Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путин денацификац буюу демилитаризац гэж юм хоёр зорилго тавьсан. Энэ нь болохоор нэг нь үндэсний үзлийг нь устгах, нөгөөх нь цэрэг зэвсгийг нь тоог цөөрүүлэх гэдэг юм, цэрэг зэвсэггүй болох юм хоёр зорилго байгаа. Энэ зорилгын талаар ингэж тайлбарлаж байна. Виктор Янукович засгийн эрхэнд гарсан. Түүнийг ерөнхийлөгч Кучмаг анх удаа ясны дараа тэд сонгуулийн 3 дахь шатыг зохион байгуулсан. Энэ нь Украиний үндсэн хуульд тусгагдаагүй зүйл. Энэ бол төрийн эргэлт байсан. Та нар төсөөлөд үзэлдэ. Америкийн нэгдсэн улсад хэн нэгэнд сонгуулийн үр дүн таалагдахгүй болохоор 2014 онд үгүй ээ. Энэ бол түүнээс өмнө болсон явдал. Ерөнхийлөгч Кучмакийн бүрэн эрхийн хугацаа дуусны дараа Виктор Янукович сонгуул ялсан. Гэсэн хэдий ч түүний өрсөлдөгчид тэр ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй. Америкийн нэгдсэн улс сөрөг хүчнийг дэмжсэн бөгөөд 3 дахь шатны сонгуул товлогдсон юм. Энэ юу байсан бол? Энэ бол төрийн эргэлт. Америкийн нэгдсэн улс үүнийг дэмжсэн бөгөөд 3 дахь шатанд ялсан хүн засгийн эрхэнд гарсан. Америкийн нэгдсэн улсад хэн нэгэнд таалагдахгүй зүйл тохиолдоод Америкийн нэгдсэн улсын үндсэн хуульд байхгүй сонгуулийн 3 дахь шат зохион байгуулагдсан гэж та төсөөлөд үзтээ. Гэсэн хэдий ч Украинд ийм л юм хийгдсэн юм. Дараа нь барууныг дэмжигч улс төрч гэгддэг Виктор Ющенко засгийн эрхэнд гарлаа. За болж байна гэд бид тэрнтэй ч мөн харилцаагаа хөгжүүлсэн. Тэр Москвад ирсэн, айлчлал хийсэн л дээ. Хариуд нь бид Киевд очиж албан бусаар уулздаг байлаа. Хэрв тэр барууныг дэмжигч бол дэмжиж л байг, асуудал алга. Хүмүүс ажиллаа хийх. Нөхцөл байдал тусгаар тогтносон Украины дотор өөрөө хөгжих ёстой байсан. Кучмагийн удирдлагын үр дүнд байдал муудаж Виктор Янукович эргээд засгийн эрхэнд гарсан. Тэр хамгийн шилдэг ерөнхийлөгч улс төрч байгаагүй байх. Би мэдэхгүй л дээ. Үнэлгээ өгөхийг хүсэхгүй байна. Тэгж байтал Европын холбоотой нэгдэх асуудал гарч ирсэн. Бид үүнд хизээд уян хатан хандаж ирсэн. Та нар өөрсдөө мэдцгээл гэсэн юм. Харин тэр нэгдэх гэрээг чинь уншиж үзэхэд асуудал гарч эхэлсэн л дээ. Бид Украинд худалдааны чөлөөт гэрээтэй хил гаалмаа нээлттэй байсан. Тэгтэл тэр нэгдэх гэрээний дагуу бол Украин Европын бараанд хилээ нээх ёстой болсон байсан бөгөөд энэ нь манай зах зээлийн бараагаар хэд дүргэх, аюулд хүргэж болзошгүй байсан юм. Бид тэгэхээр нь үгүй ээ ингэж болохгүй. Бид Украинтай хиллэх хилээ хаана гэлээ. Гайлын хил гэсэн үг л дээ. Мэдээж ингэхээр чинь Янукович Украин хэр ихийг алдах талаараа тооцоо хийж таарнаа да. Тэгээд Европ түншүүддээ гарын үсэг зурхаас өмнө надад бодох илүү цаг хэрэгтэй байна гэж хэлсэн байгаа юм. Байдал нөхцөл ийм болоод эренгүүд сөрөг хүчнийх нь барууны орнуудын дэмжигчлэгтэйгээр янз бүрийн зохисгүй алхмуудыг хийж эхэлсэн. Энэ бүхэн чинь тэгээд л майдан болон Украин дахь төрийн эргэлт рүү хөдөлсөн. Тэгэхээр Украин Европын холбоотой харьцуулбал Оростой илүү худалдаа хийдэг байсан гэсэн үг үү? Мэдээж шүү дээ. Тэгэлгүй яах юм? Хэдийгээр гол нь энэ асуудал байсан ч гэсэн худалдаа эргэлтийн нийт хэмжээний асуудал гэхээс илүү хамтын ажиллагааны цар хүрээ нь Украины бүх эдийн засгийн үндэс болж байсан гэж хэлэх нь зөв. Бөөрө зөвлөлт холбоот улсын үеэс л эхлэн аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагаа үнэхээр нэгт байсан юм. Одоо харин надад денацификац гэж юу байдгийг хэлж өгөөч. Энэ талаар би яг ярих гэж байна. Энэ бол маш чухал асуудал. Майданы дараа Украин тусгаар тогтнолоо олж авсны дараа зарим барууны шинжаачдын хэлснээр
Тэд өөрийн эрхэмлэх үнэт зүйлийг хайж эхэлсэн бөгөөд дүндээ тэд Гитлертэй хамтран ажиллаж байсан зарим хуурамч баатруудыг тодруулж гаргахаас өөр дээр зүйл олж чадаагүй юм. Би түрүүн хэлж байсан. 19-р зууны ихэнх үед Украины тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын онолчид гарч ирсэн бөгөөд тэд түүхэн хөгжлийн улмаас тусгаар тогтносон Украин нь Оростой маш сайн харилцаатай байх ёстой гэж үзэж байсан. Тэдний нутаг дэвсгэр Польш, Литвийн хамтын нөхөрлөлийн хэсэг байсан бөгөөд тэнд украинчуудыг хавчиж нэлээд харгас хэрцгий ханддаг их аллаг таллагын золиос болдог байсан. Бүр тэдний үнэт зүйлийг устгах оролдогч гарч байсан юм. Ард түмэн нь үүнийг мартаагүй дурсаж байдаг юм. Дэлхийн 2 дугаар дайнд эгдэхэд энэхүү хэд үнсрэхэг үзэлтний элитийн хэсэг нь Гитлер тэдэнд эрхчлөө авчирна гэдэгт итгэн түүнтэй хамтран ажилласан. Германы цэргүүд тэрч байтугай СС-ийн цэргүүд энэ шин хамтрагчаараа Польш болон еврей хүн амыг устгах хамгийн бохор ажлыг хийлгэсэн. Иймээс энэхүү Польш еврей хүн амыг мөн түнчлэн Оросын хүн амыг ч харгас хэрцгийгээр хомроглон устгах явдал гарч байсан юм. Үүнийг Бандера Шухевич гэх олон нийтэд танигдсан хүмүүс удирдах байсан. Гол асуудал нь тэдгээр хүмүүсийг үндэсний баатар болгосон явдал бидэнд үнсрэхэг үзэл неонацизм бусад орнуудад ч бий гэж байнга хэлдэг. Тийм ээ, тэдгээр нь өөр хөөрөл хэлбэрээр байдаг ч бид тэднийг хүлээн зөвшөөрсөн. Бусад орнууд тэдний эсрэг тэмцдэг. Харин Украины хувьд тийм биш. Эдгээр хүмүүсийг Украинд үндэсний баатар болгосон. Тэр хүмүүст хөшөө босгосон. Тэднийг далбаан дээр дүрсэлсэн, тэдний нэрийг нацист Германд байсан шиг бамбар барьсан олон түмэн хашгирдаг. За яг энэ хэсэгтэр Владимир Путиний хэлж байгаа үг болон Украины талын тайлбар хоёр маш зөрүүтэй байдаг. Демилитаризац гэдэг энэ үгийг болохоор би түрүүн тодорхойлсноор зэвсэггүй, зэрэггүй болох гэж байгаа бол энэ үр дүндээ хүрсэн хэсэгтэр одоо улт эргэлзээтэй байгаа. Цэргийн тусламжийн ажиллагаа 2022 оны 2 дугаар сарын 24-нд эхэлсний дараа 4 хоногийн дараа буюу 2 дугаар сарын 28-ны өдөр Оросын холбооны улс болон Украины талын энхийн хилцээр, энхийн яриа хилцээр гэж нэрлэх энэ зүйл Минск хотод эхэлсэн. Минск бол Белорусын хот. Харин 3 сар энэ үргэлжлээд дараа нь Туркийн Анталия хотод шилжсэн. Харин энэний талаар Владимир Путин болохоор яг энэ яриа хилцсэний дараа тохирсны дагуу бид Киевийн дэрэгдээс сэргээ татсан гэж ярьдаг. Харин олон нийт болохоор зэрэг энийг нь хүлээн зөвшөөрдгөө. Харин Владимир Путин тайлбарлаж байгаагаар бид нар цэргээ татсан. Харин Украины хилцээнд орсон улсууд болохоор зэрэг тохиролцсон зүйлээ шууд базаад хогийн савнд хийчихсэн гэж хэлдэг юм аа. Тэгээд цэргээ Киевээс татах ёстой гэсэн. Би ч заа гэж хэлсэн юм. Бид цэргээ Киевээс татсан. Цэргээ Киевээс татмагц манай Украины хэлэлцээчид Стамбулд хүрсэн бидний бүх тохиролцоог тэр даруй хогийн сав руу шидээд Америкийн нэгдсэн улс болон Европын хиймэл дагуулын тусламжтайгаар урт хугацааны зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж эхэлсэн юм. Та энэ зөрчилдөөнийг шийдвэрлэх хэлэлцээр хийх эрх одоо Зеленскийд байгаа гэж бодож байна уу? Би нарийн ширээний сайн мэдэхгүй юм. Тэгэхээр мэдээж надад өгнөх хэцүү байна. Гэхдээ тэрэнд ийм эрхчлөө бий гэдэгт итгэдэг. Ямар ч байсан тэрэнд урд нь байсан гэдгийг мэднэ. Түүний аав дэлхийн 2 дугаар дайны үед фашист нацистуудын эсрэг тулалдаж байсан хүн шүү дээ. Тэр энэ баримт бичигт гарын үсэг зурхад бэлэн гэдгээ дэлхийд даяар олон нийтэд мэдэгдсэн. Гэвч тухайн үеийн Их Британий ерөнхий сайд Ноён Джонсон ирж тэднийг үүнээс татгалзахыг ятгаад мөн Оростой тэмцэнэ нь илүү дээр Оростой хийсэн мөргөлдөөний үеэр алдсан зүйлээ эргүүлэн авахд чинь шаардлагатай бүхнийг өгнө гэж хэлсэн. Киев хотын дэрэгдээс сэргээ татсан гэдэг энэ мэдээллийг Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Иранд болсон уулзалтын үеэр мэдэгдсэн. Энэ бол түүний энэ талаар хэлсэн хамгийн анхны мэдээлэл. Өөрөөр хэлэх юм бол цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс цэрэг татагдсанаас хойш 4 сарын дараа энэ мэдээлэл хийсэн юм аа. Ингээд эрсдлэгийн төгсгөлд Такер Карлсон Америк нэгдсэн улсын сурвалжлагч Гершковичийг суллаач гэж сулж өгөөч гэж Владимир Путинээс гуйсан. Владимир Путин харин түүний тагнуулын хэрэг хийжсэнээр бол нотлогдсон зүйлээ. Гэхдээ тусгай шугамар ярилцаад суллахад болохгүй зүйл байхгүй гэж хэлсэн юм аа.
Үүнийг тагнуул хийсэн хэрэг гэж тооцно. Тэр яг үүнийг л хийж байсан. Тэр нууц итгэмжлэгдсэн мэдээллийг хүлээн авч байсан бөгөөд үүнийг далд хэлбэрээр хийсэн санамсаргүй болгоомжгүйтэй ч юм уу эсвэл өөрийнхөө санаачлагаар байсан ч ялгаагүй энэ бол тагнуулын хэрэг. Яагаад тэгэхээр тэр уг мэдээллийг хүлээн авч байхдаа газар дээрээ баригдсан нь батлагдсан үйлдэл юм. Ер нь тэгээд эцсийн бүлэгт ноён Гершкович эх орондоо буцаж болно шүү дээ. Тэрийг энд Оросд шоронд байлгаад байх утгагүй юм. Энэ ярилцлагын дараа үнэхээр ч удалгүй Америк нэгдсэн улсын иргэн Гершковичийг гэмт хэрэгтнээр сольж авсан, ийм солилцоо болсон. Гэмт хэрэгтэн гэж барууныхан тодорхойлоод түүнийг Америк нэгдсэн улс шоронд хорж байсан. Гэхдээ Оросын холбооны улс бол тэр хүнийг баатар ёсоор хүлээж авсан юм. Энэ ярилцлага бол Путиний хувьд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, барууны үзэг сонсогчдод Украинд дайн эхлүүлсэн шалтгаанаа ойлгуулахыг хичээсэн ийм оролдлого болсон гэж үздэг. Баруунд олон улсад энд нийлээд нэр хүндтэй ярилцлага болсон гэж дүгнэгдэг ийм ярилцлага байна. Өнөөдрийн подкастын зорилго маань Путиний үндэсгийг та бүхэнд харуулах ийм зорилготой байлаа. Дараагийнхаа подкастаар бид Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн ярилцлагыг төлөвлүүлнэ. Ингээд дараагийн дугаараараа эргээд уулзцгаая.